Би хөдөө 50 жил багшилсан. Хот сүүлийн үед одоо тэтгэвэр зарсан хойно 50 ном хэвлүүлсэн ийм хүн. Сүүлийн 20-д 30-аад жилд дагнан коммунизмын тухай. Өөрөөр хэлбэл хуучин нөгөө магтдаг нартаа сартаа зөөрөлдөг биш. Ромын папа 91 онд Албанд очоод хэлсэн юм. Хүн төрлөختийн түүхэнд хамгийн аимшигтай дэглэмт 40 жил талхигдсан ах дүүс минь амар байна уу гэж. Тэгээ би тэрнээс хойш ойлгосон гайхсан л дээ чинь энэ үгэн чи юу ярьчих вэ? Хамгийн аимшигтай дэглэм гэж байгаа юм шүү. Хүн төрлөختний түүхэнд. Энэ одоо юу ярьчих вэ? Энэ төр болоод уурч хөрөх шиг цочоод одоо энэ тэр болж байна. Тэгээ сүүлд нь одоо ил тод байдал зөвшөөрөгдснөөр нөгөө нууж хаадаг байсан гойшчлгүй одоо үннийг үннээр нь бичих болсон ийм материал би нэлээд уншсан л да. Бас энэ сэдвэр одоо юу гэдэг юм 30-аад ном хэвлүүлсэн. Алдартай коммунизмын 20 номыг орчуулсан ийм л хүн. За Монголын коммунизмын тухай бас их материал цуглуулсан. Бас нэлээд хэдэн ном хэвлүүлсэн. Тэгээ ингээ харж байхад тэр хүний хэлсэн үг үнэн байж хамгийн аимшигтай дэглэм. Манайхан ч хятад манжаас л одоо аймар гэдэг нь манжийн үед 30 хүн алаагүй шүү дээ. Гэтэл одоо манай социалист гэгэн жаргалын үед 40 мянга шахаг хүн ногчсон шүү дээ. Буучсан. За энэ цаана тэр өнчирсэн, бэлэвсэрсэн, айсан, цочсон энэ бол ярих юм байхгүй л да хүн бүхэн айл бүхэн. За тэгээд 70 жил болоход дэлхийн хамгийн хоцрогдсон ядуу орн болсон 90 онд. Энийг хүлээн зөвшөөрсөн. Монгол орн Оросын колон байсан. Энийг би ганцаар хэлж байгаа юм шүү. Ер нь энэ сэдвэр бичдэг 10 хүний 3 нь бичдэг колон байсан гэж. Манайхан болохоор тэрнийг андуураад ах нарын үед одоо жаргаж байсан гэж. Эрхчлөөд тусгаар тогтсон одоо ёстой гоё байсан гэж. Тэр энэ одоо говийн ноён хоттой Данзар хужаагийн нэг үг байдаг юм л да. Зовж байгаа мөртлөө жаргаж байна гэж. Жаргаж байгаа мөртлөө зовж байна гэж андуурах шиг зовлон байхгүй гэж. Тэрний үлгэр манай социализмын үед манай ард түмэн үнэхээр хэцүү хатуу юм үзсэн. Тэгээ энийг харин жаргаж байсан гэж одоо хүртэл эндүрээд байхгүй. Тэгээд энэс болоод энэ буруу зориу ойлголтоос болоод би одоо хэрэгт орлож ер нь 40-50 настай хэдэн улсуудаас асуусан юм. Ер нь социализм сайхан байж юу одоо сайхан байна уу гэж. Нүдэн том болоод социализм сайхан байсан гэж л би ойлгодог штэ гэж авч байгаа байхгүй юу. Энэ ийм их аимшигтай төөрөлдөл байгаа. Зөвхөн хөдөөний юм одоо нэг ажилгүй нэг архичин согтуу улсууд биш л да тэр нэлээд гэгээлэг тийм гадна дотн явчихсан галуу шовны махчихсан улсууд л да тэр нэлээд жинэлэг болчихсон улсууд. Гэтэл тэд нар тийм ойлголттой байхад жирийн ард түмэн бол бухимдалтай байгаа. Бид нар хоншооргүй юм байна. Үрдэг сайхан байсныг нь арчлынхан гарч ирээд алаа иччих гэж. Тэр энэний цаана стресс байгаа юм. Стресс бол хүний өвчний уурхай шүү дээ. Эдийн засгийн дороотлоос энэ мэдээллийн дороотл, ухамсарын дороотл, энэ оюуны дороотл энэ бол илүү хортой. Энэ арчил намын бэлгийн дараа цогтгорл одоо олон улсын PISA үнэлгээ гэж одоо 24 оноос эхлээ Монгол улс хамаар гэдэг байгаа байхгүй. Тэгээд 7 дугаар 9 дугаар ингээ 15 нас хүрсэн 7000 орчим хүүхдээс олон улсын тэр тестээр шалгахад бараг тэнцээг. Дэлхийн хамгийн одоо юу гэдэг юм одоо бүр. Тэгээд уншиг юм ойлгохгүй. Юм уншихгүй. Ийм болчихсон байгаа байхгүй. Тэр энэ ард түмэн гэгэрч байж улс хөгжинэ. Арчил гэдэг бол хуучин бол бид нар ерөөсө хүний мэдлэлд байсан. Одоо малчид байна, би багш хүн л да. Багш ч гэсэн нэг даргын хамжлага тэнд л хадаастай.
чөлөөт иргэн хамжлаг хоёрын ялгаа гэж нэг юм байдаг юм. Энэ миний юу биш шүү. Том дэлхийн алдартай Ахтем Эрдэмтэн хүний гаргасан дүгнэлт юм шүү. Хамжлаг чөлөөт иргэн хоёрын ялгаа гэхээр чөлөөт иргэн бол дургуун хөрвөл цалин мөнгө юм уу эсвэл удирдлагатайгаа санал нийлэхгүй юм уу эсвэл ер нь одоо сансан боцсон болохгүй бол хаяад явчихна. Хамжлаг бол тэндээ хадаастай. Тэгээ өөрөөр хэлбэл би бас л нэг газар хадаастай байсан. Малчин хүн бол бүр одоо Дорногов аймагт нэг юм айл байсан гэж байгаа юм. Айлын 5 охин тэр нэгдлийн гишүүн шүү дээ. Та нарыг бол нэгдлэг гэдгийг мэдэхгүй дээ. Тэр байтугай их сургуулийн нэгдлийн сэдвэр цол хамгаалж байгаа эрдэмтэн хүн юу ч мэдэхгүй байгаа байхгүй юу? Буруу зөрөө юм яриад. Тэгээд тэр айлын 5 бүсгүй нэг насаараа тэр нэг даван дээр нэгдлийн малтай тэгээд насаа барсан. Тэгээд тэр давыг тэр орчмыг хөөхнийхэн гэдэг нэртэй. Энийг яруу найрагч Норвегийн ган тулга одоо ярилцлага авч хэлсэн байдаг юм. Өөрөөр хэлбэл нэгдлийн гишүүн гэдэг чинь эцэг нь нэгдэлд орсон бол өөрөөр хэлбэл малаа хураалгачаад нэгдлийн дарга хамжлаг болж шít. Гэвтэл 16 настай нас хүрсэн бол хөөхөд эрэгтэй мэгтэй хамаахгүй бас нөгөө нэгдлийн гишүүн болно. Өөрөөр хэлбэл хамжлаг. Цэрэг цуух сургууль гэдэг тэндээс салахгүй бол өөр болцоогоо тэр сая нөгөө 5 бүсгүй шиг тэнд хадаастай. Тэгэхээр энэ арчил гэдэг бол ер нь сонголт юм байгаа юм. Эрхчлөөгөө яриад ш. Энд чинь нөгөө хуучин бид нар хамжлаг байсан бол одоо сонголт хийгээд одоо өмнө солонгос юм уу одоо Америк юм уу одоо Африкт хүртэл хөлсний ажил хийгээд амьдраа явж байна шүү дээ. Бүр дургуун төрүүл гэртээ юм хийгээ сууж байна. Тийм ээ? Болж байна тийчгээд гооч мол тиймэрхүү байхгүй. Заавал улсын ажил хийх хэрэгтэй. Өгснийг авах хэрэгтэй. Нашаасаа шилжиж нэрнэ юм хүмүүзэн энэ төр гэдэг юм байхгүй. Тэр энэ сонголт энэ л эрхчлэл байгаа юм. Харин арчил бол хүмүүсийг зүгээр бэлэн хоолоор хижээнэ гэсэн нэр биш. Тэр хүн сонголтоо зөв хийгээд өөрөө өөрийгөө эзэн болоод дуучин хүний одоо нам засгийн хамжлаг байсан бол өөрөө өөрийнхөө эзэн болох нь биш арчлаа. Тэгээ тэр болцоог нь сайн ашиглавал одоо тэр хүний амьдрал сэхжиж байна, ачин болж байна. Энэ арчлынхаар манайхан чинь нэг л одоо дураараа нэг донгоссон, дураараа одоо шалжсан, дураараа бохоо зажилдаг байна хөвчээд л тийм ээ. Чамлаад л энэ ингээл тэр тэглээгээл ингээл одоо гомдол мэдүүлэл одоо юу гэдэг юм баг төр заскаас юм нэхэд хөвчөхийн нэр гэж бодоод байх шиг байна. Огт биш. Юу нарчсан ус. Энэ за яг би нэлээд олон хэвлэл харддаг. Одоо энэ оройрны хүүхдийн номын ордонд очиж ятахта хуучин бол төв номын сан насдорж номын сангаас сонин гарчилдаг хүн байхгүй юу? За өдрийн сонил жаахан шүүмжлэлтэй биш. Бус нь бол хаалттай. Түрүүн би хэлдэг шээ цензур. Тэгээ би одоо юу гэдэг юм да энэ материал өгч энэ тэр үгүй хоолноос салах нь байна. Болий гэдэг байхгүй. Тэр энэ айдас салаагүй. Өөрөөр хэлбэл их сургуулийн багш гадаадд олон жил урилгаар ажилласан Батчулан гэдэг хүн байдаг юм. Философийн доктор Том Амтэн. Тэрний нэг ноцтой үг байгаа байхгүй юу? Хүн эхлээд өөрөө чөлөөрөх ёстой. Уянаас алдурах ёстой. Гэтэл тэр хэвлийнхэн одоо их сургууль байна, багшин дээр ихэнх багш нар биш. Уянаасаа тавигдаагүй. Тэр энэ намайг ингээ хэлчихвэл миний хоолноос салгачих болов тийм ээ? Айдас байна. Энд чи уяа гэсэн үг. Тэр хүн бууд хэврэл байна гэсэн үг. Тэр чөлөөрөх ёстой. Ихтэй чөлөөрч байна гэдэг одоо юу гэдэг юм энэ дураараа дурах нэр биш шүү. Энд чинь бусны эрх ашгийг бас хүндэтгэх ёстой. Хүний эрх бол бусны эрх ашгаар ирэхээр хязгаарлагдана гэж үгөөдөг шүү. Та нар хүүхдүүд минь юм бодоорой. Хүний эрхийн түгээмэл тунхаглал 48 онд хэвлэгдсэн юм. 12 сарын 10-нд нэгдсэн үндэсний байгууллагаас шүү.
ингээд дагаж мөрд бүх улсууд гэж. Гэтэл социалист орны улсууд ба шүү дээ. Таг хорчихсон. Тэнд яагаад өмчлөх хэрэгтэй, үгээ хэлэх хэрэгтэй, явах суух хэрэгтэй, ажлаа сонгох хэрэгтэй, тийм ээ? Гэтэл тэр болцоо социализм үед байхгүй учраас зүгээр хорчихсон. Тэгээд 90 онд ангуудаа энэ шиг хэвлэнэ гэж их бөө юм болсон шүү дээ. Одоо манайхан ч юм бол хүний эрх л гээд өөрөө эхлээд хүн болох ёстой монголчууд. Өөрөө энэ хамгийн эвгүй байгаач өөрөө эхлээд хүн болж байж хүний эрхийг ярих ёстой. Нэг хүний эрхийн чуулган гэж нэг юм болсон юм. Би улс төрийн хэлбэрчдийн холбооны хэрэглэж байгаа юм л да. Арчсан намын анхны холбооны хэрэглэж байсан. Тэгээд тэнд одоо ирээчгээ харин очоод сууж л байсан. Тэгээд ерөнхийдөө нэг юм яриад эхлэхээр хүний эрхэл яриад байсан. Тэгс ер нь тэнд нэлээд тийм бичгийн улсууд голдуу очсон байхгүй юу? Тэгсэн би жоохон хадуурч хийж магадгүй. Гэхдээ тэд нар эхлээд хүн болох асуудал яриагүй. Тэ. Хүний эрх гэдгийг чинь хүн болж байж малдвал хүний эрх зохихгүй шүү дээ. Маш аимшигтай энэ их буруу тийшээ явж байна. Энэ одоо юм маш жижиг юмнаас эхэлдэг байхгүй юу? Гэнт одоо нэг том болоод л одоо энэ юу гэдэг юм да. Би шатрын ном бичдэг хүн л да. Тэн чинь давуу тал гэдгийг хожил болно тийм ээ? Хүний хөсөх юм бол шатар явсан хүний хөсөх бол хожил. Гэтэл хожил бол ширээн дээр өөрөөтэй байхгүй шүү дээ. Хөлгөн дээр. Өчүүхэн одоо жижигхэн одоо энэ давуу тал хоригдлогцоор байж хожих хэмжээний давуу болчихдаг. Тэр нийгэм ч гэсэн хазаавал бас л энэ. Одоо ихэвчлэн манайхан хаашаа яваад байна, арчлаар хурлаа гэж байна. Олон улсын байгууллагууд шинжилгээ дөглөж байгаа шүү дээ. Энэ зуны яалагийнх чинь жишээ олон 100 жилийн ойгол да тийм ээ. Нэг ч удаа арчсан усхыг ой гэж дурдаг. Энэ цаана их новш байгаа байхгүй юу? Их хортой юм. Нөгөө талаар би зүгээр энэ хөрхийн оюун эрдэнэт зөв ажилдаа одоо дааштай хал байгаас улс маань хөгжөөсөн. Тэгээс би нэг туйлширдаг юм шиг л дээ. Эдний нэг дутагдал бол өөрчлөгдөхгүй байгаа юм. Хуучин нөгөө социализмын юм шиг арга барилаар өөрөө би ганцаараа мэднэ. Гэтэл арчил бол шүүмжлэл дандаа одоо тий бас нэг юм хэлье. Шин Америкийн ерөнхийлөгчийн тэрийг сонгосон сенатын гишүүдээр сонгосон улсууд биш шүү дээ. Ёстой бөхшийн ухаж өгдөг байхгүй юу? Бай соохын аргагүй ёстой муугаар улын шагааж өгнө. Ба. Мадаахан болохоор нэг жаахан суудалд очсон хүнийг шүү дээ. Шүтээд байдаг. Тэ. Энэ нөгөө хүмүүсийн ч давраах хандлага болдог. Манай ч монголчууд ер нь төрлөө залбирдаг шүү дээ. Чийч залбирдаг баг. Төрийн сүлдмийн оршоо гэж. Гэхдээ төрд залбирч болдгоо юм гэж байгаа шүү дээ. Төрийг аливаалахар чигтэж байх ёстой. Тэгэхгүй бол тэр чинь давраад явчихдаг. Хөл юм чинь чигтэж байх ёстой. Тэр эдийг ойлгох юм бол шүүмжлэлийг хүлээж авна, өөрчлөгдсөн байвал маньвэтийн улсууд одоо хувьсгалт ардын намын тэр гэх юм байхгүй. Баярлаад л өршмийг нь хараад л одоо дэмжиж тусаад л санаагаа нэвэрлээд байж. Шүүмжлэлийн талаар ганц үг хэлчихье. Өнөө сонд насаар ажилласан цэвлээ гэдэг хүн байсан юм. Одоо ч байгаа бах. 90 гэдтэй. Том адилтай. Том. Агуу том. Сони гэгэр телевизэд ингээд яриа сууж байгаа байхгүй юу? Данзанд. Урд чинь ажил сайжруулах гэж шүүмжилдэг байсан юм аа. Ажил нураах гэж шүүмжилдэг байсан юм гэж. Эч өөрөөр та нар мэдхгүй юу? Намын эсрэг бүлэг гэж 64 оны 12 сард гарсан юм. 56 онд Сэхэдний төрөлдөөж Актемч дамжин сүрэн дэргүүтэй улсуудыг авалсан байхгүй юу? Тэд нар юу шүүмжилсэн? Ажлаа сайжруулъя балдарга минь. Арт түмний амьдралыг жаахан бодъё. Кичээ зөвхөн Оросыг харахаа болъё. Гэттэр бас
надаа санаа болж одоо хөлдөн сууя тийм ээ. Ард түмний амьдралыг гол нь бодъё. Энэ ард түмэн чинь хагархаа цоорхоо гэртээ сууж байна. Авах нь ихтэй дөгөх нь магадад байна. Ингэс тэгэл тэрний чинь төрөлцсөн сэгэд намын эсрэг бүлэг гэдэл хэдэн 100 хүн ич нагаачл насаар нь цөлчихж байгаа байхгүй юу. Гэтэл уг ясандаа арай ухаантай хүн байсан бол зөв баярлалаа. Тэг нэрээ. Тэг манай би уушлаараа баярлалаа. Би төрийг шүтээд байдаг гэж хэллээ шүү дээ. Төрийг шүтээд байдаг. Тэр бурууч бай, зөвч бай одоо манайхан залбирдаг. Төрийн сүлдмэн өршөөл гэн. Сайнхаа дээж өөргөн тийм ээ. Гэтэл уг нь арчилсан улсууд бол шүү дээ. Төрийг шүтэх биш. Шигтэж байх ёстой юм байна. Нөгөө улсууд нь ч гэсэн намайг чигтлээ гэж одоо хар бор санах биш. За баярлалаа гэд өөрчлөгдөд алдаа дутагдаа засахын нэр байдаг юм байна. Тэгэхээр эндээс бол тэр өөрч одоо юу гэдэг юм дарах хүн л бол манайхан ч зөв тий бурууч байсан зөв. Хорлонтой биш ишгэн дарга гэж нэг үг байдаг шүү дээ тийм ээ ишгэн хоргон дарганаар. Тэд нар бол их хорлонтой шүү дээ. Өөрсдөө нэг байдаг ч би бүгд мэднэ. Шүмжил байхгүй өөрийгөө өөртөө шаардлага тавих өөрөө өөрчлөгдөх хүмүүжих соёлжих энэ талаар бага анхаарч байна. Тэрнээс болоод ажил басна шатааш болоод байна гэж би боддог байхгүй юу. Тэр энэ миний үгийг одоо нөгөө төрийн хэлдгээр нөгөө өгөн цавлаа тэр амтан агуу хөнлөлтэй мондөг. Насаараа өнөө санд ордогч эрхлэгчээс тэр шиг өөрөө хэлвэл ажил нураах гэж шөөмжилж байна. Намайг баллах гэж шөөмжилж байна гэж ойлгох юм бол бурхан багш харин шөөмжлөлийг ингэсэн юм шүү. Алдсан гээсэн эрдний чинь олж өглөө гэж шөөмжилсэн хүнийг бодож үлж байгаарэ гэж. Бурхан багш нь ухаантай нөхөр байсан юм шиг байгаа шүү те. Улс орон хөгжил гэдэг бол хүнээсээ болж л хөгждөг. Хүн манайхан ч муусан хужаа гин. Хужаанд ч 5,000 жилийн бичгээ соёлтой ард түмэн шүү дээ. Конзын сургаал байна, тэр гэр бүлийн хүмүүжил, тэр төрт ёсны цэрэг дайны ухаан бол гэтээ барж ит хоол биш. Гэтэл манайхан муусан хужаа. Тэгээд өөрсдөө их магтана. Хөхтөө дувтаа, Чингисийн удавтаа, Тэнгэр язгууртаа гин. Энэ хамгийн аюултай юм байхгүй юу? Өөрөөр хэлбэл би бол дээд зэрэг ухаантай тэгээд надтай ярих юм байхгүй. Тэр хүн боловсрох, гэгэрх, хүнээс өгнөөс үг санаа авах, уудлах тийм ээ. Энэ өөргөө мохордуулж байхгүй юу? Ардын нэг үг байдаг шүү дээ. Хар хэлнээс цагаан хэл хортой гэж. Энэ бас бодож байгаа хөхтөд. Хар хэл. Тэгэд манайхан яаж ин өөртөө цагаан хэл тусгах гэж байгаа байхгүй юу? Хөхтөд Монгол ухаан. Монгол уламжлал. Гэж Монгол уламжлал бол дэлхийд юугаар гайхуулчих шиг. Тэ? Үсэ. Монголчууд ухаантай л да, чадaltaй. Гэхдээ надцгаа. Энэ гэгэрч өөрчлөгдөхгүй бол улс орны хөгжил байна шүү дээ. Явахгүй.